байна уу? Яг одоо намт наран сургууль дээр аниме өдрөлөг маань зохион байгуулагдаж байна. Аниме өдрөлгийг бид хамгийн анх удаа сургууль дээр зохион байгуулж байгаа. Тэг хүүхдүүд байна бас маш их дуртай. Энэ өдрөлгийг бас нэлээд удаан хүлээж бас бэлдсэн тийм ээ. Тэгээд хамтдаа өнөөдөр 4 төрлийн өртөөчлөлтийн хөтөлбөрт хамрагдан аниме үзэн, за тэгээ аниме бүтээл урлан, зураг авалтын өртөө. За тэгээд өнөөдрийн хамгийн чухал зүйл бол бид нар Наруто хүүхдийн үзэгдэлтэй Нарутогийн бүжгийг сурсан тийм ээ. Тэгээ тэр бүжгээ бас бүжгэлж та бүхэнд хүргэх болно. Тэгээ влогийнхоо бичлэгт бас бүжгээ оруулах учраас та нар бидний бүжгийг үзээд өнөөдрийн хөтөлбөрийн сэтгэлдлийг бас үлдээгээрэй гэж хүсье. Манай намт наран болон NNTM гэсэн YouTube хуудсанд subscribe дараад, лайк дараарай, share хийгээрэй. Одоо ингэж дооны өртөөр орцгоё. Дооны өртөөн дээр аниме дуу сурж байгаа. Гэхдээ ямар дуу сурж байгааг нь хоёулаа ингэж бүгдээрээ
аниме үзэх хүүхдүүдээр ирсэн байна. Хүүхдүүд минь анимегээ япон хэлээр үзнэ. Би тавьяа. Тэгээд миний дөрөв бол Nezuko. Би 3 ангиас сурагч. Аниме өндөрлөг аим гоё болж байна. Тэгээ бид нар зургийн хөвтөн дээр ирсэн байна. Watashi no namae wa Uraraka desu. Watashi no nama to narangako no? Би нэг канаа зүгээрээ дүүсгэж байгаа өнөөр ястаа гоё юм. Өнөөдөр аниме өндөрлөг болоод би маш их дөрөгдсөн. Тэгээ гоё байна. Аниме өндөрлөг бол гоё байна. Таатай байна. За тэгэхээр өнөөдөр болохоор аниме юм өдөрлөг болсон. Тэгээ аниме өстэй хүмүүс нь ерөнхийдөө модель үзүүлсэн. Загвар өмсөж болсон. Тэгээ бүр амар их жоохон хүмүүсийн өмнө маш их гарсан. Тэгээд амар гоё байсан. Ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалтай байсан. Konnichiwa. 今日は初めての野本奈良学校のアニメの服 Өнөөдөр аниме өндөрлөг болж байна. Тэгээд одоо сая түрүүн дуу сурсан, зураг дараасан. Тэгээд одоо бүтээл хийн. Яг одоо үдж байгаа юмстаар коммент бичээрэй. Хай манайхаа наваа тэрэлдэг дөрвөн агийн би Наруто дөрсөн. Одоо энэ чинь манай ангийнхан зураг авахулах гэж байна. Тэгээд одоо манай ангид танилцсан. За, танилцсан. За, хай манайхаа би Zara би One Piece-ийн Zara дөрвөн. Тэгээд би 31 настай. Сан намаа тэгээд би Дөрөв анги аживаа. Тэгээ би Сакурагийн дүр төвсөн. Сакура нь одоо 13 настай. Би тэгээд Сакурагийн дүрд маш дуртай. Сакура миний хамгийн 13 настай чи 9 настай штэ. За. Би нэг юм харагч миний нас 33. сайн байцгаана уу? Намайг Амин Өс гэдгийн дөрөв агийн манай ангийнхаа одоо нөгөө зураг авалтандаа орох гэж явж байгаа. Харин би болохоор өөртөө нөгөө чөтгөрийн ангууч Фүкука асан нөгөө одоо 11 настай. Манай ангид чөтгөрийн ангууч болсон 5 хүн байгаа. За өнөөдөр өсөө үзэж байна. Юусээ дөрвийн ангид чөтгөрийн ангуучийн дөр 5-4 хувирсан байгаа. Хүмүүрийнх нь нэрийг хэлээ. Сүндэргээ хөөхөд Эрдэнэ 7 хүссэн амин үсэл агар байна. Аниме өдөрлөг бол маш гоё үйл ажиллагаатай явагдаж байна. Өнөөдөр манай сургууль анх удаа аниме өдөрлөг гэдгийг сургууль дээр зохиосон би амар гоё байна. Гэтэ өдөр болго аниме өдөрлөг болдог бол бүр гоё байна. Одоо зургийн өртөлөө. Баярлалаа.
Сайн байна уу? Өнөөдөр аниме өдөрлөг болж байна. Тэгээд өнөөдөр маш их догтлож байна. Аниме өдөр болсон их баярлаж байна. Баярлаа. Би ингэж очтойгоо. Ингийн байлаа зүгээр суугаад бүжиглээд амар халуусч байна. Энэ өмд бүх хувцас амар зузаан тэгээд амар шигтэй халуусч байна. Гойлаасаа тэгээд бүжиглэхэд амар их удаа тэгээд гар утсан. Би зургийн өртөнөөс мэдчилж байна. Сая бид нэр бүжиглсэн. Тэгээд бид нэр дуу сурсан. Дараа нь тэгээд зураг авах болж байна. За өнөөдөр болохоор гоё байсан. За мачи. За guys тэгээд гоё байсан. Тэгээд дараа нэг гоё Японд дуу байсан. Дараа Монгээд. Сайн уу? Guys goodbye. За өнөөдөр өдрөлийн сараараа. Хүүхдүүдээ яг анх удаа энэ аниме өдрөлөө зохиож байна. Миний хувьд бол маш сонирхолтой. Хүүхдүүд хаад энэ олон баатруудын донд байгаа юм шиг ийм сэтгэлдэл төрж юм. Өдөр цайндаа орохдоо маш гоё ялаа. Зөндөө олон баатруудын багцсан юм шиг. Өдөр дотор хүүхдтэй дотор авсан юм шиг